Гэр үүссэн домог. Эрт өрт цагт насан өндөр болтлоо ухаанаас өөр өв хөрөнгө хураагаагүй нэгэн өвгөн байжээ. Өвгөн нэг өдөр 7 хүүдээ их гэрийн үлгэрээр баг гэрээг барьж болно гэхэд хөвгүүд нь бодоод учрыг үл ухав гин. Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хан хийлээ. Цасан шуурганд хаагддаг цагийн сайханд нээгддэг тоон тал тийшээ урссан алтан цацрагаас нь унь уулын манан будангаас туурга дээгүүр бүрхсэн зузаан үйлсээс дээвэр хийх санаа олжээ. Уул нуруудын араар салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодоод хялгас томж бүслүүр хийв. Тэгээд өвгөн 7 хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож, тооноо өргөж, униа өлгөж, туурга барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртээ болов. Хөвгүүд нь өвгөн буурал эцгийнхээ ухаанд биширч, аятай тухтай аж төрөх болжээ.